За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2024 оны төгсгөл дээр яг сүүлийн 7 хоногт нь бас дэлхийн нийтийг цочроосон аимшигтай онгоцны ослууд гарсан. За тэгээд нийт 4 удаагийн онгоцны маш аюултай ослууд бас 2 нь болохоор маш олон хүний амьнасыг авч чадсан. 2 нь нэлийн эрсдэлтэй аюултай нөхцөл байдлууд үүссэн онгоцны хэрэг ослуудын талаар та нарт өнөөдөр ярьж өгье гэж бодож байна. Хамгийн ихний онгоцны ослол бидний мэдж байгаачлан 2024 оны 12 дугаар сарын 25-нд болсон онгоцны осол байгаа. Энэ бол маш олон хүний амьнасыг авч чадсан бол энэ онгоцны ослыг яг юу болсон талаар хэрвээ дэлгэрэнгүй мэдэж амжааг бол ямар ч хэсэн хүргэе гэж бодлоо. Azerbaijan Airlines компани онгоц Казахстаны нутаг дэвсгэрт осолцоо. Нийт 67 хүн байснаас 38 хүн амнасаа газар дээрээ алдаж 29 хүн маш азтайгаар амьд үлдэж чадсан. Онгоцны ослоос хүн амьд үлдэн гэдэг бол ер нь бараг боломжгүй зүйл гэж үздэг юм байна. Гэтэл харин 29 хүн маш азтайгаар амьд үлдэж чадсан, эмнэлэгт дэмжлэгдэж байгаа юм байна одоогийн байдлаар. Фэйсбүүкээр нэг шуураад хэлсэн штэ. Нэг онгоцны үйлчлэгч эмэгтэй хамгийн сүүлийнхээ найз залуугаас уучлалтгүйсэн захиан ч үлээ мессежин ч үлээ ил гартлаа марлаа гэл те уурсан дуучлаарай би жирэмсэн байсан гэж хэлээд хүүхдэд төрүүлж чадахгүй ингээд хүүхдтэйгээ цуг нас орчихлаа гэд маш ингээд яваад исэн. Тэгэд энэ онгоцонд явж исэн онгоцны үйлчлэгч эмэгтэй байсан юм байна. Тэгвэл энэ ослын гол буруут нь хэн байсан? Бас осол юунаас олж үүссэн бэ гэхээр Оросын улбаны улс хамгийн гол буруут нь гэж үзэж байгаа юм байна. Уг онгоц нь Чечений Грозный гэдэг хот руу Азербайжаны нийслэл Баку хотоос ниссэн. Нисхийн тулд Оросын дээгүүр яг нисэж гараад очих ёстой байсан. Гэнэт чиглэлээ өөрчилж Казахстаны Актау гэх хотод сүрсэн нь яагаад тийм зүйл болсон бэ гэд үзсэн чинь Оросын улбаны улс Украины агаарын дайралтаас агаарын товтлогооноос нь хамгаалах зорилттой ийм дроноос хамгаалах систем байршуулсан байсан юм байна. Энэ онгоцыг яг тэр Украинаас ирж байгаа агаарын товтлогоон байна гэж андуураад буутчихсан гинэ. Энэ ослыг болохоор олон улсын шинжээчид мэдээж гаднаас халдсны улмаас сүрсэн байна гэж тодорхойлсон. Одоо тэгээд энэ бичлэгэн дээр харагдаж байгаачлан Оросын улбаны улсын дроноос хамгаалах системийн хангалттай найдвартай ажиллаагүй системийн улмаас ингээд маш олон хүний амь насыг авч оджээ. За тэгээд ямар ч хэсэн энэ хэрэгтэй холбоотойгоор Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин албан ёсоор уучлалт хүссэн байгаа юм байна. 2024 оны 12 дугаар сарын 28-нд хоёр дахь нэг онгоцны осол бараг гарсан гэж хэлж болно. Энэ болохоор Канада улсад оройн 21 цаг 30 минутанд Сент Джонсын нисэх онгоцны буудлаас Halifax Airport дээр газардсан нэг онгоц байгаа. Канадын онгоц байгаа. Тэр онгоц болохоор яг газардаад Halifax-ийн онгоцны буудалд нисэх зурвас дээр нь газардангуудаа шатаж эхэлсэн. Энэ үед нисэх буудлын ажилчид маш шуурхай ажиллаж арга хэмжээ авсны хүчинд зорчигчдыг маш аюулгүйгээр гаргаж авч чадсан. Тэгээд ямар ч хэлсэн хүний амнаас бол эрсдээгүй нэг юм осол болсон байна. За дараагийн хэдүүлээгээ ярих онгоцны ослол үнэхээр маш аимшигтай, маш харамсалтай. Бүгдээрээ сонссон бах. Ямар ч хэлсэн энэ талаар би илүү нэмэлт мэдээлэлүүд олсон учраас энийхээ хүргэе гэж бодлоо. 3 дахь онгоцны осол болохоор 2024 оны 12 дугаар сарын 29-нд Jeju Air нислэгийн компани онгоц Тайландын нийслэл Бангкок хотоос Солонгосын Муан хот руу чиглээд ниссэн байгаа. Энэ нислэг нь буцах нислэг байсан гинэ. Газар дах үед нь дугуйн дэлгэгдэхгүй илгээрээ гулсаад нислэгийн зурвасыг хязгаарлсан ханыг очиж мөргөөд дэлбэрсэн. Мэдээж энэ бол дугуйн дэлгэгдэхгүй илгээрээ мөргөж байгаа бүх хөшлөгийн та нар ингээд үзсэн бах гаднаас харахад тийм байсан. Тэгвэл осол яг юунаас болж үүссэн бэ гэдгийг одоогоор ерөөсө тодорхойлоогүй байгаа. За ямар ч хэлсэн онгоцонд нийт 181 хүн байснаас 2 хүний амийг аварч чадсан. Аврагдсан 2 хүн нь онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан. 25 болон 33 настай 2 эмэгтэй хүн аврагдсан. Үлдсэн 179 хүн харамсалтай тэр дэлбэрэлтийн улмаас газар дээрээ амнасаа алдсан юм харамсалтай нөхцөл байдал үүссэн. Энд зорчиж явсан ихэнх зорчигчид баярын амралтаараа аялж зугаалаад Бангкокт аялж зугаалчаад буцаад явж явах үедээ
одоо энэ осолд орсон байгаа. Тэгээд хамгийн бага насны зорчигч нь 3 настай байсан бол харин хамгийн ахмад настай зорчигч нь 80 орчим насны хүн байсан гэсэн байна лээ. Ерөнхийдөө дандаа гэр бүлээрээ явж исэн хүмүүс дийлэнх нь байгаа гинэ. Уг ослоос шалтгаалаад Солонгос улсад 7 хоногийн хугацаатай гашуудал зарласан онгоцонд 2 хар хайрцаг байсныг одоо ослын яг үнэн зөв шалтгааныг олохын тулд энэ 2 хайрцагийг шинжилж үзэж байгаа юм байна. Тэгээд шалтгааныг тодруулахын тулд бүтэн сар зарцуулагдаж магадгүй гэсэн мэдээллийг одоогор хийсэн байгаа. Онгоцонд явж исэн амиа алдсан зорчигчдын ар гэрээс нь одоо зарим нэг одоо хувийн чат хэдрүүдэд дэлгэж үзүүлсэн. Энэ ч гэсэн одоо дэлхийд дахинд бас баггүй шууган дэгдээсэн. Та нар ч гэсэн үзсэн бах. Шувуу онгоцны нэг талын жигүүрийг мөргөөд эвдэрч эхлэе гэж бичсэн чатууд ер нь дийлэнх байсан. Энэ бол нэгдүгээр шалтгаан байх магадлалтай. Хоёрт гэвэл цаг агаарын байдал манантай салхит шуургатай байсан учраас газар дах хавцад үзэгдэх, харагдах орчин хязгаарлагдвал байсны улмаас гарсан байж магадгүй гэж үзсэн. Харин 3 дахь шалтгаан дээр нисгэгчийн ур чадвар нь ямар байсан бэ? Ур чадваргүй туршлагагүй нисгэгч байсан биш үү гэдэг дээр бас их гомдол гаргаад байгаа юм билээ. Тэгээд хамгийн гол нь энэ Jeju Airlines-ийн энэ осолд орсон онгоцны нисгэгч нь өөрөө 6800 цагийн нислэг үйлдсэн. Энэ нь болохоор нэлээд туршлагатай ордог гинэ. 1000 цагаас дээш нислэг үйлдсэн бол бас баггүй туршлагатай ордог. Тэгэхээр 6800 цагийн нислэг үйлдсэн гэхээр бас нэлээд өндөр чадвартай орд юм байна. За тэгээд ямар ч хэсэн Солонгос улсад маш том хүнд гарц тохиосон. За дараагийнх нь болохоор 12 дугаар сарын 29-нд болсон 176 зорчигч 6 багийн гишүүнтэй нислэг Ослогоос Амстердамд чиглээд Амстердамд газардаж чадсан. Харин яг газардахтаа нислэгийн зурвас буюу онгоц буух замаасаа хальтраад хажуу талын өвс рүү орсон. Гэтэ азар тэнд гал гараагүй, дэлбэрэлт үүсээгүй, хүмүүс гэмтэж бэртээгүй, хүмүүсийг автобусан суулгаж аюулгүй болгож чадсан юм байна. Ямар ч хэсэг азтайгаар ингээд аюул учраагүй байна. За энэ миний саяны ярьсан 4 осол бол яг шинэ оны сүүлийн 7 хоногт гарсан бас дэлхийн нийтэд жоохон цочроосон, зарим нь үнэхээр амар гашуудуулж чадсан маш харамсалтай лууд байлаа. Тэгээд одоо миний ярих дараагийн зүйл бол шинэ он гарсан оройноос эхлээд дэлхийн нийтэд юу болсон талаар ярив. Шинэ он гарсан орой буюу 2024 оны 12 дугаар сарын 31 1 сарын 1 рүү шилжих шөнө Луизиана мужийн Нью Орлеанст шинэ он солигдсны дараа баяраа тэмдэглээд гудамжинд олноороо байж исэн хүмүүс рүү пикап машинтай хүн хурдтайгаар ирж дайрч эхэлсэн. Энэ нь 1 сарын 1-ний өглөөний 3 цаг 15 минут буюу манайхаар шөнийн 3 цаг 15 минутанд болсон үйл явдал гинэ. Гэтэ манад яг хэд болж байсан цагийн зөрүүгийн сайн мэдэхгүй шүү. Заяа зүгээр ерөнхийдөө шөнийн 3 цаг 15 минут гэж ярина. За автомашин түрээсийн Тура гэх газраас Ford 150 пикап машин түрээсэлж аваад уг халдлагыг энэ хүн үйлдсэн. Энэ хүн хэн байсан бэ гэхээр Техасаас энэ сая өнгөрсөн 100 одоо Луизианагийн Нью Орлеанст ирсэн байсан Дамсуудын Шабар гэдэг 42 настай өнгөт тарстай ир байсан. За энэ машинаар халдлага өгүүлдэг явцад 14 хүн нас орж 35 хүн хүнд бэртэл авч эмчилүүлж байгаа. Шабар гэдэг хүн бол энэ хэрэг гарсанд тэр дайруу цагдаа нарын бүсэлтэнд орж цагдаа нарт буудуулж амнасаа алдсан байгаа. Ийм амар харамсалтай хэрэг болсон байна. Та нар тэгээд бичлэг дээр гарч байгаачлаа харсан бах. Нас орсон хүмүүсийн ар гэр болгоноос одоо ингээд яриа авсан байлээ. Тэгээ маш мэдээж амар харамсалтай. Дандаа залуу хүмүүс ер нь амиа алдсан ийм амар харамсалтай гэмт хэрэг болжээ. Дараагийн гэмт халдлага болохоор 2025 оны 1 сарын 1-ний өглөөний 5 цагт Лас Вегаст Дональд Трампын олон улсын зочид буудлын үүдэнд нэг аимшигтай үйл явдал болсон. Уг зочид буудлын үед бол 64 давхар 1300 өрөөтэй баярын үе байсан учраас үйлчлүүлэгчид битүү их олон үнэтэй байсан гэсэн үг. Яг зочид буудлынх нь шилэн хаалганых нь яг төв хаалганых нь урд Tesla компани хамгийн сүүлд гаргасан
одоо Cybertruck загварын цахилгаан автомашин дэлбэрсэн. Уг дэлбэрэлтэнд нэг хүн амнасаа алдсан, 7 хүн бэртэж гэмтсэн. Tesla-гийн үүсгэн байгуулагч Elon Musk ч гэсэн үүнтэй холбоотойгоор манай автомашин дэвдрэл гэмтэрлээс болж уг дэлбэрэлт үүсээгүй гэдгийг нотолсон байлээ. Энэ машиныг ч гэсэн бас өмнөх хэрэг дээр ярьсан шиг туураа гэд автомашины түрээсийн газраас түрээссэн байж магадгүй болоод явчихсан шүү. Ер нь сүултээ зохион байгуулалтад цуврал халдлага байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Тэгээ хоорондоо 2-3 цагийн зайтай ч гэсэн болсон учраас за тэгээд энэ халдлагыг үйлдсэн хүн бол одоо энэ зурагнаар харагдаж байгаа залуу байгаа. Тэг би нэрийг яагаад бичээгүй болоо. За би нэрийг нь бол комментэд үлдээчээ. Энэ хүн болохоор Америкийн нэгдсэн улсын айрамд алба хааж үүрэг гүйцэтгэжсэн хүн юм байна. 2007 оноос 2020 онд хоёр салбарт нь ажиллаж агаад ингээ халагдсан цэрэг хүн юм байна. Хэрэг үйлдсэн машиныг шалгахад Исламын ICS гэх гэмт бүлэглэлүүд байд юм байна л да. Тэр гэмт бүлэглэлийн туг буюу далбай нь олдсон. За тэгээд ямар ч хэсэн тэгээд энэ гэмт халдлага үйлдсэн хүн бол одоо баригдаад хоригдчихсан байгаа юм байна. Тэгээд иймэрхүү гэмт хэрэгүүд болсон байна. 2025 он маш ширүүн эхэллээ. 2024 он маш ширүүн төгслөө. Тэгээд ямар ч хэсэн энэ бүх алдсан, амнаас алдсан хүмүүст тэгээд одоо маш харамсалтай юм а тий. Хэцүү юм. Хүний амьдрал нэрээ хизээж дуусч магадгүй. Одоо маргааш амьдрал чинь дуусах юм шиг хайрл маргааш дуусах юм шиг амьдр гэж энэ үг баг амар үнэн байгаа даа юм санагдаад байна. Тэгээд ямар ч сан та нартай энэ мэдээллийг хүргэе гэж бодсон. Тэгээ 3 дахь өдөр болсон явдлын дугаараараа уулзцгаая.